Таны сүүлийн орсон нэвтрүүлгийн талаар эдэрээд олон улсуудад асуулт маш олон байна. Одоо гинтийн урилгыг хүлээж авч манай студид зорж ирсэнд баярлалаа. Саяны царгийн талаар хуул нэвтрүүлгээс чинь ирлүүзүүдийн талаар хүмүүс гэж илүү ойлгоод байгаа шүү. Ач холбогдол нь алин дээр байсан бэ? Эдийн засаг маань ирлийзэж эхэллээ гэсэн л утгатай юм л да. Олон нь бол энэ царгийн тухай нэвтрүүлэг. Яг улс төрчид бид нар тийм ээ ард түмнээс сонгогддог. За сүүлийн сонгуулиар дээр лист гэдэг юм гараад ирсэн. Ардаа эзэнгүй улс төрчид гарч ирсэн. Энэ хүмүүст хариуцлах ямар ч одоо дорж дондогт амлсан юм байхгүй. Лист гэдгээр ороод ирсэн маш амар улс төрчид болсон. Улс төр авсан эрх мэдэл рүү орсон. Ингээд энэ эрх мэдлэрээ ард түмний амьдралыг сайжруулах гэж гарч ирчээд өөрсдийн хэдхэн гэр бүл хэдхэн бүлэглэлийн төлөөх шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ өөрөө өнөөдөр Монгол улсад хоёрдмол одоо сэтгэл зүй гарч ирсэн. Ард түмнийгээд яриад байдаг, энэ талд амин хуваа яриад байдаг. Энэ тодорхой асуудал шүү дээ. Энэ тодорхой асуудлыг ямар нэгэн байдлаар мэдээлж байгаа маа. Тэр эрлийзэн гинөө, хурлийзэн гинөө энэ бүр дараагийн асуудал. Үндсэндээ бол бид нар тодорхой хэмжээний үндэсний үзэл байх ёстой. Тэр ирээ зэргүү давраад байгаа улс төрчдийг бас тодорхой эдгэрч өөрсдөө аимхай хүмүүс байхгүй. Тодорхой хэмжээр айлгалтай яага болдгүй юм. Амлсан юм хийхгүй шүү. 4 жилээр улс төр гэл явлаа. Та нарын амьдралыг сайжруулна гэл өнөөдөр хаав. Би хэлээд байгаа шүү. Далайд гарцгүй орны хамгийн том дэд үсвэл төмөр зам аа. Энэ төмөр зам өнөөдөр Монголын үндэсний эрх ашгийг хамгаалсан, Монголын төрийн бодлогыг багтаасан ийм нэг сет байх ёстой маа гэд. Эргээд цариг маань бас ийм ирлийз цариг боллоо. Ирлийз одоо ийм шийдвэрийг басан ирлийз талдаа хүмүүс гаргалаа гэсэн юм. Та одоо жишээ нь Орос их нэртэй хүн, танаа хүүхдүүд бол ирлийз хүүхдүүд. Гэхдээ ирлийз хүүхэд бол жишээ нь хүүхэд ямар ч хүүхэд эцэгийнхээ өөрө сонгож төрдөг. Миний хүүхдүүд төрд гараагүй шүү дээ. Тэгж би төрд байгаа ирлийзүүд төрийн бодлогыг гэж ярьж байгаа болохоор энийг наа чи нам өсөж байгаа хэлбэр л байхгүй. Зүр өнөөдөр яаж яах гэхээр тодорхой юм ил болоод ирлээ. Энийг яаж муших вэ гэхээр тэр нэг ирлийз гэдэг юмар гаргаж ирж л мушгиж байгаа мушгилт. Гэхдээ тэгэл бүгдээр нэг улсаас хараат боллоо шүү. Ирлийз бодлого гэж хэлэхгүй яах юм. Сайн шандад үнэхээр аж үйлдвэрийн тэм парк зогслоо барих боломжтой юм уу? Өнөө хүртэл устай юм уу? Ерөнхийлөгч тантай суугаад ярьж байхдаа та хариулаагүй л дээ. Тинчээ мөнхийн зэвдэгтэй газар сонгогдсон байсан. Энэ болохгүй байна ч гэдэм үү. Хийхгүй гэвэл хийхгүй л дээ. Хийгээд зорих юм бол газаргүй. Ийм улс орнууд өнөөдөр газартай болоод хиймэл газар хийгээд юм хийгээд болоод ахад газар нутагтай ийм орн бид нар тэрж болохгүй, энч болохгүй гэдэг юм бол юу ч хийж болохгүй. Юу ч хийхгүй байсаар ирлээ. Юу ч хийлэгдэггүй ийм систем сүүлийн 20 жилд тогтоод ирсэн байна. Энийг нураах хэрэгтэй. Өнөөдөр яаж дорнтын тамсгаас нефт гарч байгаа юу? Гарч байгаа тийм ээ. Зөөж байгаа юу? Зөөж байгаа. Тэр хаа вэ? Яагаад тэнд нефт боловсруулах үйлдвэр барьдаг юм? Нөөцөн жоох ингэлээ. Зүүн баянгийн нефт боловсруулах үйлдвэр зүүн баянгаас түүгийн нефт зөөж байгаа юу? Зөөж байгаа тийм ээ. Сайшин дээр гарч байгаа. Бас л урагшаа зөөж байгаа. Боловсруулах үйлдвэр барих өтгөө. Өтгөн гинлээ. Төслүүд нь бүгд байна уу? Байна. Гэхдээ ерөөс ингэ бүх юмыг болохгүй гэдэг. Эрдэнтийг ягаад кабель мобиль янз бүрийн юм боловсруулах дараагийн юм хийж болдгоо. Олон жилээр гэрээг нь хийчихдээ гинлээ. За одоо сайшин аж үйлдвэр барьяа цэвдэгтэй ингэнлээ. Усгүй ингэнлээ. Усны асуудлыг бид нар судалсан маш том хэмжээний усны нөөцийг тодруулсан шүү. Мөн хэрлэнгээс бид нар ус татаж болно. Хэрлэн дээрээ цөөрөн байгуулын техник эдийн сүнслийг хийлгэсэн шүү. Тэр болохгүй гэдэг юм бол болохгүй л. Гэхдээ болгоё л гэж явах хэрэгтэй. Нэгэнт ард түмнээс мандат аваад сонгогдсон юм бол тэр орон нутгийн газар өгдөг. Өгсөн газар дээр нь төсөвт мөнгө суулгаад тэрний дагуу өрөм хайгуул хийгээд эхэлсэн. Өрөм хайгуул хийгээд эхлэнгүүд ерөнхийдөө 200-аад метр одоо нөгөө шавар гэх юм уу та тийм судалгаагаар ачирж байгаа. Ингээд судалгаа хийнгүүт бид тэр газраа нүүлгээд өөр газар руу өрөм тавиад эхэлж байгаа. Тэн дээр бол хөрсний судалгаа нь гарцсан. Тэгээд өнгөрсөн баларсан юмыг гаргаж иж өнөөдөр ерөнхийлөгч ярьж байгаа. Ерөнхийлөгч ихэр тэр чигээрээ тэр ухаантай хаан хүн биш. Нэгдүгürt аж ахуй мэдэхгүй, аж ахуй ажил хийж байгаа хүн. Одоо тэр шавар гэдэг юм ярьж ирсэн хүн ингэсэн байх шүү. Ингэсэн гэж ерөнхий сайд байсан та манай. Энэ хүний ярьдаг юмыг л хэлж байгаа. Ингэсэн гэдэг хүн өнөөдөр хэмбэг бид нар бүгдээр мэдж байгаа. Тэгэхээр ажлын гардаад явж байсан хүнээс юмаа сонсоогүйж хөндлөнгийн хүнээс юм сонсоод ярьж байгаа ерөнхийлөгч нь хариуцлагагүй байна л гэсэн. За ерөнхийлөгчдөр ороход яагаад дугаараа өгөх дуурах надаа юу өгөөг нэгдүгээр цаг өгөөг зөвшөөрлөг энэ чинь Монгол улсын ерөнхийлөгч би бас төрөө хүндэлж байна. Ирээл ярьсан ерөнхийдөө нэг 20 минут ярих байх гэж бодсон баахан буруу мэдээлэлтэй өөрөө юм бэлдэж гарч ирэл ярьсан.
Би түрүү хөндлөж байгааг л харуулсан. Дотор маш бохомдолтой байсан. Тийм үед бол хүмүүс юу гэж нэг ягаад дугаараагүй өстой нэг алуулж яах гэвэл тэр төрдөө алуулах бол одоо иргэний ч гэдэг юм тэр бол үүрэг. Гэхдээ тэндээс бол маш буруу мэдээлэлүүд бол гадагшин цаацсан. Машинаар нүүрс зөөхөд цагдаа зогсоод юм аа. Богоноор зөөхөд далай хүрдэг юм аа. Тийм юм байхгүй байхгүй. Тэр чинь ямар богоон болохоор цагдаа зогсоод тэр чинь ингээл аж ахуй мэдэхгүй хүний нэг зовлонт тэгээд вакуумд орсон. Насаараа олон жил дарга байсан хүний нэг алдаал байхгүй. Хүн болгон алддаг. Тэр хүн бол одоо алдаж явж байна л гэж би тийм төгөл дотор байсан. Би бол аж ахуй эрхэлж байсан хүн, аж ахуй хоёр ямыг толгойлж явж байсан учраас тэр зэргийн юмнууд бол мэдээл авчдаг. Эзний бөгөөд яг болгоё гэсэн сэтгэлээр хандвал одоо сайн шин болохгүй газар. Бүх юм болно. Бүх юм болгодог болцсон. Өнөөдөр тэр байтга хүн хийгээд, хүн хувлаад, мал хувлаад хийцэн. Ерөнхийлөгч нэг үнэн үг надад хэлсэн. Тэр нь болохоор бид нэр 6 жилээр бүгд хөшөрлөө энэ төмөр замыг хүлээгээд. Энэ дэр бол одоо таныг Батулга бол 6 жил Монголын хөгжил цаад хийлээ. За нөгөөдгөр яг бид нэр 6 жилээс буруу сонголт хийгээгүй явж байна гэж одоо эргээр бодож байна. Тэгэхээр намайг муулах гэсэн тийм яриануудыг цуглуулсан байлаа л дээ. Шин 6 жил 2010 оны 6 сарын 23-нд төмөр замын бодлого батлагдсан. Би энийг бас уулзалт телевизээр ярих болгонтой 3 жилд Сүгадрын Батулдын засгийн газар байхдаа нэг төгрөгч өгөөгүй. Билээд ч би төмөр зам байтгаа чүдэнсний үйлдвэр мөнгөөр басдаг. Батулдын ашиг сонирхол ухаан худаг гэдэг газар байж байгаа. Ухаан худгийг аваад том таван толгойн үн дэлхийд даяар унс. Яг л газар зүүн байрлалаараа нэг байд. Энэ ухаан худаг хэд хүн 2 намд амжсан хүмүүсийн байрлал. Зарим таныг нэг хардах хүмүүс нь таныг одоо Батулгуул их шуналтай хүн. Тэднэрээс одоо ингээ хөв нэхэж шантаажлаад өгөхгүй болохоор 6 жил ингээ бариа суугаад байна. Энэ одоо нотлох хэрэгтэй л да би бол гүйл гэж хэлээ шин. Би ямар дархлагдсан юм биш. Дүүл очрол бас л явуулчих. Надад хөв амлж л байсан. Тэгэхээр цаадах нь яах вэ? Хөв амлж исэн гэж юм. Амлж исэн. Одоо ингээд мэдээж тэр чинь амлаа шүү дээ. Ингээд яана. Энд чинь бүр 2007 оноос ихтэй шүү. Хувь амлсан гэдгийг би бас ярьж байсан. Хувь амлах гэдэг чинь бол богино хугацаатай. Тодорхой хугацааны дараа баян хоосны ялгаа их болоод ирнэ. Баян хоосны ялгаа гэдэг бол өөрөө маш том асуудлыг улс орон даяар үүсгэдэг. Зайсанд байгаа хайлууд руу энэ ядуучууд дайрах хэм байг. Саяхан бид нар 7 сарын 1 гэж 2008 оны сонгуулийн дараа энэ асуудал боллоо шүү дээ. Яагаад тэр залуус төрийн ордонлуудаараа намын байрлууд байсан. Нэг намын олон жилийн ноёрхлыг ард түмэн эсрүүгсэж байна. Ийм юм саяхан болсон. Юун азар дараа нь Олимпийн аврах сарын дараа болсон тийм ээ. Энүүгээр бид нар юмаа мартсан. Одоо дахиад ийм болоход бид нар Олимпийн аврагтаа болооч нэмэр. Өнөөдрийн уушгаа жоохон ард түмэнтэйг хуваах юм руу яваасаа л гэж бодоод байгаа юм л. Тэгвэл намайг юу гэж хэлэх нь бол хамаа байхгүй. Олон жил хэлүүлж ирсэн. Гэхдээ би бодож байгаа хэлж байгааг бол нийтэд хэлээл явна. Хэд хүн л над руу дайрдаг. Бид нар өглөө бас Univision үзээд Unitel-ээр авцаар яриад кологоо уугаад ингээд тэр цанын баазд нь очиж гулгаад энэ бол шууд бодиттой, шууд хүндээ тусч байгаа. Энэ хөгжил гэж ойлгоод байна. MCS-ийн од жаргал гэдэг хүн бол бас л ер нь тань шиг бас монгол хүн тийм ээ. Бас улстай шилдэг татвар төлөгч хэд удаа болсон. Би бодлогын шүүмжилдэг юм л да. Од жаргал бол бизнесмен хүн. Бизнесмен хүнд байх нэн тэргүүний чанар бол ашиг орлоготой ажиллах. Тэр хүн тэр журмаараа л явж байгаа. Улс төрчид бол өөр. Улс төрчид бидний гаргаж байгаа шийдвэр энэ 3 сая хүнд олон жилээр яаж зүв байх вэ? Оросуудаас мөнгө авсан юм шүү дээ. Тэгвэл тэрийг нотлоод байна. Одоо өнөөдөр тагнуул байна уу байна, цагдаа байна уу байна. Оросууд гэдэг чинь өөрөө ингээд хил давуулаад мөнгө өгөөд яваад байдаг тийм улсууд биш. Таныг Оросын тагнуул гэдэг юм. Оросын тагнуулын манай тагнуулын байгууллагыг бас тэгж доромжилж болохгүй л дээ. Тэгэхээр тагнуул хүн их гоё инээгээд гарч байгаа энэ асуултнаас тий. Саяхан нэмд орж одоо гişүн хэлсэн байсан таныг Оросдоо нууц санамж бичиг хийсэн. Хятадтай нууц санамж бичиг хийсэн. За тэгээд дараа нь Бацаа гэж хүнээр дамжуулаад Солонгостой нууц санамж бичигт гар үсэг зурцсан байсан. Эдгээр одоо та ингээд биднийг наанаас хайх юм ярьчаа цаана хуураад явна. Ярьдаг хүн л нямт оржилтөө хөрхий тэгээд олон жил улс төрд боллоо. Тэгээд тэр манай орны хувьд өөрөө далаад гарцгүй тийм ээ. Төмөр зам өөрөө маш том. Бид нар яах гээд байгааг нуух хэрэгтэй байхгүй. За эдгээр төмөр замаа ингэж барьж байна. Доронтоор барьж байна. Өмнөгөөр барьж байна. Энэ нэг учиртай гэдэг юм а бид нар нуух хэрэгтэй. Нуухын тулд өөрсдөө бид нар хоорондоо нуугаад авах ш. Гадны хөрштөгөө далаад гарахын тулд бид нар зүүн Аз руу орохын тулд Солонгос, Япон хоёртой холбогдох хэрэгтэй. Яагаад? Хамгийн том хэрэглэгч. Хятадын хэбэ мөж байна. Хамгийн том коксны нүрс гангийн хэрэглэгч. Энэ гуравтай бид нар
нууцлалын зэрэгтэй гэрээ хийн. Яг л энэ нууцлалтай байхгүй бол задлах юм бол нөгөө бусад орнууд энэ зорилгоор явах гэж байгаа төмөр замыг чинь зогсоод. Иймд монголчууд төмөр замаа ингэх гэж дотоодын нийт бүтээгдэхүүн ингэж үйлдвэрлэх гэж байгаа юм байна. Нэг хүнд ноогдох бүтээгдэхүүн тэдэн жилийн дараа тэд болох юм байна. Энэ улсын эдийн засаг ингээ өсөх юм байна гэдэг тооцоод орно гэж гаргаж байна. 2 минутын дотор л гарч байна. Тэгэхээр энэ юмаа бид нар нууж явах хэрэгтэй маа. Хөршүүдээс одоо нуух гэх юм уу юу гэдэг одоо ингээд ил гаргаа задлаад бүх юмыг нураачиж байгаа юм л. Тэгэхээр бүх оронд өөрсдөө ийм том хэмжээний одоо үйлдэлүүд гэх юм уу дэд хөрөнгө оруулалтууд нууцын зэрэгэлтэй байдаг санамжиж байна. Компани хүртэл нууцлалын зэрэгэлтэй байдаг байхгүй. Энэ айл хүртэл өөрөх гэрт хүртэл нууц байдаг шүү. өргөн зэрэгтэй төмөр замыг барихад хэдийн хугацаа шаарддаг. Гэхдээ яг хугацааны хувьд адилхантай өргөн нарийн гэдэг нь өнөөдөр Монголд явж байгаа тэр дугууны хоорондох цай байхгүй юу. Тэгээд тэр дугуй хил дээр солиод байдаг та. Чи өөрөө богоон цууж үтсэн үгүй. Түүс нарийн цариг өргөн царигийн хугацаа тавилт бол бүгд адилхан. Тэгээд яриад байгаа тэр нэг 47-оос 49 онд нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараа Валаасуын армийн 505 дугаар одоо армийн цэргүүдээр энэ төмөр замыг 2 жилийн дотор гар аргаар барьсан байгаа байхгүй. Өнөөдөр 21-р зуунд төмөр зам тавьдаг юм бүх том технологичсон. Юу гэдэг нь нэхэр нөгөө гар аргаас арай хурдан учраас 2 жилийн дотор барих үнэлтэйтэй юм л таа. Санхүүжилт нь байгаад бүгд монголчууд нэг зүгтээ хараад хийхэд бол удахгүй. Нэгдүгээр төсөх тийм ээ. Хүсэх гэдэг нь монголчууд хүсэж байгаа шийдвэр гаргаснаар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдэд санал хураахад гаргаад шийдээд энэ мөнгөний босгох сая 1.5 тэрбум долларыг ард түмнийхээ нэр ус Монгол улсынхаа соён хааныхаа нэрээр барьцаан тавьж бол босгол ирлээ шүү. Харамсалтай нь энийг шалт юм л өрчиж байгаа. Яалтчгүй монгол хүмүүсийн ирээдүйтэй маш уялдаа холбоотой ийм хууль учраас бодлого учраас хилцүүлэг бол заашгүй өрнөх ёстой сэдв гэж бодож байгаа. А тэгээ энэ хилцүүлгийг хилцүүлэг яриад байна тийм. Ер нь бол одоо ингээд гадуур таны нэвтрүүлгээс зөндөө хилцүүлэг өрнж ийн. Энийг ч бас одоо төрийн түвшинд маань сонсож байгаа бах хүлээж буулгах бах тийм ээ. Тэр чинь өөрсдөө ингээд үгүй сонсдгүй яах юм. Ногоон хогныхон уутыг бид нар чинь шийдсэн шүү дээ. За ингээд ядаж тий нөгөө замын төгжрлийг шийдсэн. Шинжлэлийн засгийн газрын өөрөөр хэлбэл нэг давуу тал нь бол иргэдээс юм асуугаад Улаанбаатар хот Батүлийн командэл хийсэн ажил. За асууж болдог юм асууж болдгүй юм байдаг л да. Ингээд асууж яана гэдэг маань тэр хүмүүсийн хүсэл байна гэдгийг тодруулж байна да. Тэгэхээр ийм том зүйлүүдийг хөлбөмбөг наадмаар ингээд асуухгүйгээр хийнэ гэдэг маань өөрөө миний хувьд шүүмжлэлтэй. Тэгэхээр хүмүүс мэдэхгүй байх нь аргагүй ш. Тэгэхээр ийм том зүйлүүдийг дахиад хэлэхэд санал асуулга явуулахын тулд энэ мэдээллийн чанартай ямыг хүмүүс мэдээлж өөрөөсөө хэлж би мэдэхгүй байна. Тэр өөрөө мэдэхгүй байгаа юм чинь өөр бүр говь мов энэ төмөр замаар явж үзэх хүмүүс бол бүр мэдэхгүй байхгүй. Тэгэхээр энэ тал дээр төр өөрөө мэрэгжлийн хүмүүсээр одоо саяын тэр херогийн хийж байгаа нэвтрүүлэг шиг юм хийгээд тодорхой хугацаагаар мэдээлэл өгч цацах хэрэгтэй байхгүй. Цариг гэж юу юм? Бүр царигийн төмөр замын хүн гарч ирээд яриад тийм ээ. Аюулгүй байдал нь юу юм? Чи бүр бэлтгэсэн бос. Одоо батлан хамгаалах юм дээр энэ тал дээр бол ийм зузаан материал байна. Тагнуул дээр ийм зузаан материал. Энэ төмөр замын бодлогыг ярихдаа бид нар тагнуултай хамтарч батлан хамгаалахтай хил орчмын нутгуудаараа хамтарч ажилласан. Ингээд бүх юм цуглуулж ажилласан баг. Тэгээ ийм хэмжээний мэдээллийг энэ иргэдэд эхэлж өгөөд өгсний дараа санал асуулгаа яваад тэгээд их хурл руугаа орвол бүр л гоё байхгүй юу. Ийм шугам тэгээд хулгай хийж байгаа юм шиг юм оруулж ирж байгаа юм шиг дандаа ийм дагуул ш. Бид нар 45 онд бол өөрсдөө тусгаар тогтнол саяхч 45. Тусгаар тогтнолоо бид нар чинь санал асуулгаараа шийдэж байлаа ш. Энэ хоёр гүрний тоглолтын дунд. Саяхан нэвтрүүлгийн дараа бол омогшсон үндэсрэг үзлээрээ бахархсан ийм залуучууд одоо байсан тэр нь сайхан хэрэг. Тэгвэл туйлшраад ирэхээр бас муухай хэрэг болно тийм ээ. Туйлшрахгүй байх нь ярих хэрэгтэй. Залуучууд яаж үндэсний үзэл гэж юм байдیں۔ Арьсны үзэл гэж юм байдیں۔ Нацизм, фашизм ч юм энэ телевизээр ярих хэрэгтэй шүү. Хаана хэдэн онд яаж байгуулагдсан, яагаад дарагдсан, яагаад тэр Аденауэр гэж хүн гарч ирээд өнөөдөр тэр Германыг энэ намаа фашист намаа үгүй болгоод Америкаас мөнгө босгосон. Чи надад түүхэд байхгүй. Одоо яагаад Европ бас энэ гараад ирсэн. Одоо манай залуучууд яагаад хас тэмдэг шүтээд байна. Учраа олохгүй зүүж байгаа зөндөө залуучууд байгаа шүү. Тэр шивээсүүд байна. Энийг бүгдийг тань одоо тэр боловсролт хэлийг цаав. Таны мэдгүй юмраа явуулах хэрэгтэй шүү. 50-аар туйлшрахгүйгээр тайлбарлах юм бол залуучууд одоо яаж
өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье. Энэ олон телевизүүд юу яаж байгаа вэ? Энэ олон телевиз одоо би шинэ танай телевизийг бол бас баярлж байна. Энэ нэвтрүүлгийг гаргаад араас нь хөөцөлдөөд энэ хүнээс ярьцлага авах хэрэгтэй чинь таны мэдхүүл юм шин. Одоо зөрүүлэлт Сүхбаатарын Батболдыг дуудаж ирээд яриул, Хожроолыг дуудаж ирээд яриул бодтойгоор. Ерөнхийлөгч Элэг Дөржин тэр 6 жилээр унтлаа гэдэг бол би 25 жилээр Монгол улс унтлаа гэж хэлмээр. Энэ хүн өөрөө 2 удаа ерөнхий сайд биш, 2 удаа ерөнхийлөгч боллоо. Өнөөдөр дахиад би хөршигдөг хар. 2 хөрш ямар болцсон бэ? 90 оноос 3 залуу, Хятад залуу, Монгол залуу, Орос залуу 3 нэг гараанаас гарсан. Монгол нь морьтой, Хятад дугуйтай, Орос нь лаадаатай. Өнөөдөр хин ямар дугуй, ямар нөгөө Монгол нь морьгүй алдсан, хэмээлээ өрцнөө дондох шиг. Морьтойч болоос. Ламбард нь тавьчихсан. Ийм л байдалтай 25 жилийг үджээ. Энэ 25 жилд байсан засаг, төр, сайд нар, ерөнхий сайд, ерөнхийлөгч нар бүгд нэгийг бодож хариуцлага тооцох шүү дээ. Одоо дахиад энэний дараа сонгуульд хууль орж ирнэ. Яаж нэхэр нөө листэ өргөсгöd ороод ирнэ. Энэ листэн дотор нөгөө нүдний булаанууд чинь 1 2 3-аар ингээл ороод ирнэ. За нөгөө нэг өршөөлийн тухай хууль бол маш тодорхой заалтууд хийсэн. Нөгөө нөхрийг тодорхой хэмжээгээр идэж уусан юм ин архивлахгүйгээр шатаана, устгана. Энийг мэдээсэн хүнийг хариуцлага тооцно гэж байгаа. Дахиж мэдээлэхгүй гэж. Эн чинь одоо дандаа төрийн албан агч түнс өршөөлөө хөлдүүлнэ гэр хороол юм уу жирийн иргэнийг өршөөх асуудал. Тэрүүн дотор нь үлгэдүүлээд тэрийг оруулж. Сүүлийн 20 жил идэж уусан хүмүүсийн эдсэн уусан юм энэ өршөөлөө хуулиар байхгүй болж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөөдөл наранд гарч байгаа байхгүй. Ийм хуулиудыг энэ наадам дэлхийн аврал шалгаруулах тэмцээнээр ингэж багцалж оруулж ирж байгааг шүүмжлээд байгаа юм. Монголын түүхэнд бол одоо хувьяасаа мөнгө гаргасан цөөхөн сайд нарын нэг нь та бах. Тэгэхээр та хаанаас санхүүждэг тийм их мөнгөтэй хүн үү? Та бол миний мэдхийн 10 жил улс төрөөр хөөцөлдсөн. Хувийн бизнес ч юм бол дундаж хэмжээнд яг би урд нь бол 90 оноос л ганцхан 8-аас ихсэн л дээ. Сүүлийн 10 жил улс төрлийн ус энэс өмнө бизнес хийжсэн маш олон хувьцаат компанитай. Юунууд надтай бол бас нэг тийм хөрөнгө мөнгөний юм ярих бол яриад тийм л байна л та. За өршөөгөр нөгөө юм нэ зүгээр таныг одоо ингээд улаарад байна гэж. За би асууж чадах юм дээр асуулаа та. Одоо улаарсаар байгаа л дуусна. Төмөр замын цариг энэ боловсруулах үйлдвэрийн төлөө би улаарах байтугай юм байна. Та бол за улаарахтаа бол шалтгаан ч юм бол нэгдүгээрт за нүүрсний компаниудаас хувь авахгүйгүй юм байна. За Орос их орныхоо төлөө зүтгээгүй юм байна. Тэгэхээр одоо миний одоо сүүлийн гаргалгаа бол ерөнхийдөө та нэг ерөнхий сайд болох гээд байгаа юм уу? Тийм. Тэгэхээр би яриад байна шүү дээ. Одоо энэ ерөнхий сайд энэ засгийн газар энэ системийнхаа нэг эрг шуурганаа. Юу гэж хэлэх гээд байна? Яаж хинч очсон энэ дэр ямар ч баатар ирсэн энэ системийнхаа эрг шуурган бол дуусна. Би дараагийн нөгөө бас нэг Баттуяа гэдэг ерөнхий сайд гарч ирээд дахиад нэг эрг шуурган болмооргүй. Би системийг шүүмжлээд байгаа юм. Таныг ерөнхий сайд болохгүй гэсэн тэр хоёлаа барьч уу? Чи бид хоёр бариад энэ бол баталгаа үзэгчдэд төлөөлж барьж байгаас. Маш олон хүн санаа бариагүй би бол хэлсэнтэй. Санаа амарсан хүмүүс зорилгынхоо төлөө бол явдаг хүмүүс мэдэх бах тийм ээ. Хэлсэнтэй байдаг энэ ч ингээ баримтгч байгаа учраас энэ бол миний зорилго биш ээ. Миний зорилго бол ядаж нэг энэ 3 сая хүрэхгүй хүн нэг ядаж нэг бүгдээрээ ажилтай, цалин нөгөө орон сууцсан авдаг тийм ээ. Гэхдээ нэг болж болно шүү дээ. Гэхдээ одоо эцсийн шийдэл нь яг юу юм тэгэхээр? Гэхдээ чи өдгөө суугаа шийдэхгүй зүгээр бодлоо л ярина гэхээс тийм ээ. Зөвхөн миний бодлоор бол одоо нэгэнд 76 хүнээ энэ 2012 оны сонгуулиар сонгоцсон. Энэ хүмүүсийг ажил хий, бидний амьдралыг сайжруулах бидний сонгоцсон шүү дээ. Тэгээ 2 жил болчлоо, өр ширэндээ баригдлаа. Тэгэхээр одоо яах юм хэр нөгөө мандатаар. Энэ 76 хүн чинь ямар намын ямар мандатууд вэ? Нийлээд энэ Монгол улсын төлөө нэг удаа нэгдэлтэй. Ард түмж өршөөж магтгүй байхгүй. За өнөөдөр 34 хүнтэй арчилсан нам нь хэдэн мандаттай. 26 хүнтэй Монгол ардын нам нь хэдэн мандаттай. Одоо нөгөө шудраг бус эвсэл гээд байгаа нөгөө шудраг эвсэл нь хэдэн мандаттай. Эзэн нь хэдэн мандаттай. Бие даагч нь хэдэн мандаттай. Ингээд мандатуудаа жагсааж тавьж аваад хүзэр шиг энэ 3 том нам нь өөрөө засгаа байгуулах. Ингэжээж бид нар энэ ард түмнөөсөө уучлал гуйхгүй бол дараагийн сонгуул хүртэл энэ амьдрал сайжрахгүй. Энэ системээр ярьлаа ш. Алтан уягийн орн ямар нэгэн Баттуяа очоод сайжрахгүй. Тэгэхээр одоо бол өнөө маргаашгүй наадмын дараа 100 хоногийн дараа энэ 3 нам
хуралддаг юм уу, уулздаг юм уу бүгд л монголоор ярьдаг юм шүү. Одоо яах вэ гэдгээ яриад сонгуул болцсон байхгүй. Одоо 40% мандат одоо их хурал 40% судалтай байгаа Монгол Ардын нам сөрөг хүч байгаад. Тэгээ сөрөг хүчнээ хийж чадахгүй юм да зайл. Тэгээд одоо 2% хүрэхгүй судалтай ийзэн засаг бариад. Нөгөө ирэх хэсэг хав 40 хүний мандат авсан 40% мандат авсан 40% шүү. 40% мандат авсан нам ягаа сөрөг хүч юм бол. Ингэж бид нэр өнөөдөр энэ хүнд байдлаасаа монголчуудын төлөө нэг ирэх хэсгэн дээр тогтож одоо явахт буруугуулах гэж шүү дээ. Хүнээр бол буруугаа үлээгээд одоо бид нар зөв зам руугаа яваа. Зөв зам гэдэг нь эдийн засгийн зөв бодлого. Тэр бодлогуудыг чинь өнгөрсөн хугацаанд энэ их хурлаа чинь хэрэлдэн гаргацсан байхгүй. Эдийн засгаа яах? Боловсруулах үйлдвэр нь юу? Харь ширээ яах? Ноос ноолуур яах? Хүнсээ яах? Дэд үтсээ яах? Гэвч бүгд гарцсан судлагдсан баг. Энэ судлагдсан юмуудыг цуглуулж байгаа л нэг өдөр бүтэн өдөр л хуралдана. Малайзад бол бүр эвслүүдийн эвсэл гэж байдаг тийм. 2 эвсэл, 3 эвсэл хоорондоо Тайланд байна. 70 сая хүнтэй бурхан шашинтай ийм 50 одоо буддийн шашинтай улс. Одоо байнга л одоо чи Тайланд очижсэн үгүй хүн болгоно л ингэж бүр төмөр замаар Тайланд очив. Тий. Хүн болгоно ингэж мөрөгдөг тийм ээ. Энэ улсыг өнөөдөр хэдэн жил хагаралтай болов тийм ээ. Ийм юмнуудаас бид нар болгоомжлохын тулд хамгийн түрүүнд энэ парламент нь өнөөдөр над руу тэр гэрлизм гэдэг нэвтрүүл хийлээ гэж хаач хорих биш. Энэ нөхөр юу яриад байна? Эдний команд гэж юу вэ? Эдгээр энийг сонсчихъя гэх тийм ээ. Тэгээд ийм нэг эвсэл байгуулад үсэх хэрэгтэй. Өнөөдөр Израилийн тогтолцоо юм ба. За хэрвээ ингээд таны хэлснээр том эвсэл байгуулагчвал та өөртөө нэг дээлний юм бодож байна бас. Гэхдээ саяхан дээлээ тайлчаа дахиад тэр одоо би зүгээр санаа зовоод юм. Энэ Монгол улсыг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн тооцоо судалгаа гарцсан. Энийг хийлгэхийн тулд энэ эвслийг яриад шүү дээ хоёлоо мөрөөдөд байна тийм ээ. Гэхдээ энийг явуулах хэрэгтэй. Би бол сөрөг хүчин байя л гэж. Сөрөг хүчин бай ард түмний дуу хоолойг гаргаж цацдаг ярьдаг хүн байя. Том эвсэл байгуулагдсан ч гэсэн би сөрөг хүчин болчих, би сөрөг хүчин болчих. Та айдгүй юм уу? Энэ олон мөнгөтэй хүмүүсээс, энэ олон эрх мэдэлтэй хүмүүсээс шүн яаж унддаг юм бэ? За наад чинь бол одоо мэдэх их сонь бодож байгаа асуулт. Би сайхан Twitter дээр биччихсэн. Нэгэн баримтад нэвтрүүлгээс болоод хямарч идэг хэврэг төр гэж байх гэж. Та одоо энэний ганцаараа хийдэг юм уу? Таны ард одоо бүтэн баг байдаг юм уу? Ямар дэмжлэг байгаа танд хэн байна? Хөөж ганцаараа хийдэг юм гэж байхгүй л. Тэгээд тэр бас дахиад нөгөө ерөнхийлөгч рүүгээ л орохоос нэртэй устай эргээд хин хийсний энтергээд нэг юм яриад. Тэр чинь бүгдээр бас хариулагч хийин, тэр нь хийин, хөгж эвлүүлэгч нь хийин, жолооч нь хүртэл нэр нь байж байгаа шүү дээ. Бүх юм тодорхой байж. Би өөрөө ярьж байгаа. Доороо би нэрээ бичсэн байж. Тэгээ ийм юмыг бол бас тэгж мушгиж бас ингээд тийм яриа ярьсан. Зүгээр командын хувьд бол эн чинь Монгол тулхтны 100 эрхэм гэдээ бас нэлээд хэдэн жил явчлаа тийм ээ. Энэ 100 эрхмийг тодруулдаг нэлээд том бие эрдэмтэд судлаачд байдаг. Энэ чинь өөрсдийн өгдөг одоо мөнгө төгрөгөнд янз бүрийн юмд явцдаг биш. Яг энэ ажилдаа дуртай ийм эрдэмтэн судлаачдын ийм баг байж. Эндээс өдөвлээд энэ улс төрийн нөхцөл байдал яриад ингэнгүүт ерөнхийдөө бид нар 100 чухал сэдв гэдэг дээр бол чухал сэдв гэж юу юм? Монголд байгаа болохгүй байгаа бүтэхгүй юм уу? Одоо тутмаг мэдээлгүй сэдвүүдийг гаргаж ирэхээр ийм шин сум төв байна тийм ээ. Мөн Ази орнуудын хөгжлийн тухай бид нар бас хийжсэн. Энийн нэг нь саяын ийм явж байгаа. Тэгэхээр энэ команд бол өөрөө маш тийм одоо өөрсдөө зарлах дургу ийм том Монголын одоо гэсэн сэтгэлтэй бидэд 100 эрхмийн үеэс ингэж үүдэлж ирсэн ийм команд юм аа. Тийм учраас энийг бол бас ард нь тийм том баг байгаа шүү гэдэг бол энэ бид нарыг янз бүрээр шахаад дарамтлах гэдэг хүмүүс ойлгороо л гэж хэлмээр. Нарийн сэрэгтэй болгоныг баталчвал яах вэ? Мэдээгүй харъя. Хэдийгээр янз бүрээр хэлэгж байгаа чинь арчилсан нийгэм гэдэг маань сонгуулаар энэ их хурлын гишүүд сайд нараа сонгоод. Өнөөдөр Монгол улсад 21-р зуунд бүх хүн ийм гар утстай болсон байна. 76хан хүн лөө бид нар энэ бодсон зорьсноо мессеж хэлгэх хэрэгтэй. Энэ бол бидний зэвсэг. Өнөөдрийн зэвсэг бол 21-р зууны арчилсан сонгуультай орны зэвсэг бол энэ. Сэрэд гэдэг өглөө 6 цаг болгонд Твиттерээр хүмүүс их сэрэдэг. Энэ бол зүгээр нойрноос ирэх гэдэг юм шиг нийгэм сэрэчээл гэсэн юм утгатай гэх юм да.
Сайн байна та. Таны сүүлийн орсон нэвтрүүлгийн талаар таны студид орсон нэг асуулт байна. Энд ярьж байгаа шүү дээ. Энд яриад байна. Үгүй олон улсуудад асуулт маш олон байна. Тэгвэл маш олон асуулт байна. Та манай студид хүрээ дүүл бүгдээр их сайн. За баярлалаа. Дараа уулзъя. Батулга ерөнхийлөгч болчоосоо гэсэн их олон хүн байдаг юм шиг. Наадах чинь сонсчод бас баах юм байна шүү дээ. Тэгээ нэг энэ дараагийн өрсөлдөж байгаа нь бас асуудал үүсгээд ингээд юу одоо илээ юм.